Бацхан уу? Налгачуудтай хайр дүгэй. Мэнчилгээ хүргэлтийн хамт олон сав бүхэндээ үчи мэндийг хүргэж байна. Нартад намайг төших нандан сайхан дүүтэй хүн шүдэ хэмээн төрсөн өдрийн баярын тохиож байгаа хайртай дүү Кулияда Эч Кулимханыхан зүгээс илгээсэн эрхэм нэгэн мэндчилгээг хамтдаа дотгошоорж уламжилж эгчдүүсийн хайр хүндэтгэлийг цэцгийн баглаанд шингэн гинтийн бэлэг болгон барьцгаая. Үчи мэндийг дахин хүргэе. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчөд 99 ширхэг сарнай баглааны эзэн болсон Кулия бүсгүй. Тэр дундаа Сузана компани хадагтайг зорин хөрөлцөн ирээд байна. Үчи мэнд хүргэе. Баярлалаа. За ажиллаад тавтай байна уу? Оо тавлаг сайхан ажиллаад байж байна. За тэгээд араас л бүүн баярууд авахцсан. Мэдээж маш их ажлын ачаалттай байх цаг мөчөд танд бас маш гоё гинтийн бэлэг ирсэн байна. Харин тийм байна. Хинээс ирсэн болоо. За тэгэхээр хоёлаа энэ бэлэгний учрыг тайлахын тулд нэгэн асуултуудаас хариулт өгөх ёстой. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ бэлэг нэг өдрийн өмнө тань дээр ирсэн. За учир юу вэ гэвэл өнөөдөр бол 2 дугаар сарын 20. Харин одоо хэдхэн цагийн дараа 2 сарын 21 нь ямар өдөр вэ? Төрсөн өдөр. За тэгвэл энэ мэндчилгээ төрсөн өдрийн хамгийн анхны мэндчилгээ болох зорилгоор маш эртнээс бэлдэж манай хамт олноор танд илгээсэн байна. Сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа юм байна. За одоо айгуу бол нэг чахтай дээрэс нь хайр тань минь ч байж магадгүй. Ер нь айгуу хамт олонтой хүнтэй. Хинээс ч байж магадгүй шүү ер нь. За тэглгүй явах. Тэгээ мэдээж маш олон хүмүүс баярлуулахыг хүсэж байгаа. Гэхдээ энэ хүн бол бараг сарын өмнөөс урьдчилж бэлтгэсэн мэндчилгээ байгаа гэдгээр онцлогтой. Тэгээд бид чинь сар жил өдөр тутамдаа л ер нь бэлэг авдаг штеп миний хчээ. Харин энэ бэлэгний учир утга арай жоохон ондоо. Танд маш гоё талархал бас хайрыг шингээж илгээсэн. Тийм учраас хоёлаа цэцгийн баглаагаа авахаас өмнө танд хаяглаж ирсэн сайхан сэтгэлийн үгсийг нь хамтдаа сонсох ёстой. За тэр цагт бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдг нь тодорхой болох юм шүү. Нартад намайг түших нандан сайхан дүүтэй хүн шүү дээ би чинь гэж эхлүүлсэн байна. Эхэр цэцэг шиг эжилдэн гойсон эрэх хонгор дүү минь ээжийнхэн ингэрт эрхэлж өссөн энхри ялдам гоо минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Замбуу цэвийн өрчлөнд зулайгаан гიშгэн төржээ. Заяа талингийн учирлаар төрсөн эгч дүүс болон мэндэлсэн улан жаргал бүхнийг хамтдаа хуваалцсан юм шүү. Өнгөт энэ орчлонд мэдлэгтэй хөвлөд бид бүрэлдэж нэгэн гал гулмтны тулгыг тойрж хөлдөрсөн. Нартад бисийн түших нандан сайхан дүүмэн чамаараа их чин сэтгэлээсээ гойж явдаг юм шүү. Орчлонгийн сайн сайхан бүхнийг одод тэнгэрийн гойхон бүхнийг наддаа мэдрүүлсэн. Заримдаа миний ээж шиг, заримдаа миний их чиг үргэлж намайг түшиж байдагт чин сэтгэлээсээ баярлалаа хайртай эгчин чамаага чанга төврөн үнсээ эгч Кулимханаас эгчийн хайр шингэсэн энэ гоё цэцгийн баглаа болон сэтгэлийн бэлгийг танд өргөн барьж байна. Хүлээн авах уу? Оо за баярлалаа. Хайраар зөвлөрдөг хорвоо шүү дээ. Хайрлан амьдранда харанхуйг гүйгүүлсэн төрсөн өдрийн хамгийн анхны мэндчилгээ тэр дундаа бас хамгийн эрхэм дотны хүнээс нь энэ цаг мөчөд чин сэтгэлийн сайхан талархлыг танд өргөн барьсан. Тэгээд одоо энэ бичлэгийг бас онцгойлон гихчин үзээд сууж байгаа. Яг энэ цаг мөчөд бэлэгний эзэнд хандаж гоё сэтгэлээсээ хуалцъя. За маш их баярлалаа хүүгийгчтэй өргөлж дүүгээ дэмжиж түшиж тулж явдагт маш их баярлдаг шүү. Ер нь ямагт хаач байсан миний ард бат зогсож чаддаг миний хайртай гэж байгаамаа. Хенагийн хамт олон маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мангахт бас маш их баярлалаа. Бизнесийн салбар дээр ч тэр бүсгүй хүнийхэн хувьд ч тэр дүүгээ маш их хүндэлж явдаг шүү. Тэгээд чамдаа бид бүхэн хязгааргүй хайртай. Тэгээд энэ цэцгийн баглаанаас ч илүү үдсгэлэнтэй эрхэм сайхан дүү минь улам их гэрэлтэй л байгаарай гэсэн. Тэгээд танд төрсөн өдрийн баярын мэндийг төрүүлж хүргэж байна. Сайхан баярлалаа. Баярлалаа. Танай хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Үнэхээр их сэтгэл хөдлөсөн сайхан өдөр байна. Бүр амар төрүүлээ догтлоод байна. Дэндүү тодхондоо гэрүүн балчир нас миндээ
тусмал хөрдмөр сэргэлэн жаахан дүү